6 дугаар тест 10 дугаар бодлого. Тэгш өнцөгт аль хажууд гурвалжны нэг тал квадратын нэг талтай ерөнхий байв. За энэ доор бол өгөгдсөн байна зураг нь. За квадратын периметр 40 см бол гурвалжны талбайг олоо гэсэн юм бодлого байна. За гурвалжны талбайг олохоос өмнө эхлээд энэ тэгш өнцөгт квадратынхаа талуудыг бол А гэд тэмдэглэжээ. За тэгвэл бид нарт бол энэ А талтай квадратын периметрийг бол 4А гэсэн томьёогоор олдог. За тэгвэл 4А тэнцүү бол 40 см гэж өгсөн. Тэгвэл А бол 10 см болно гэсэн үг. За тэгэхээр бидний энэ олох байгаа тэгш өнцөгт адил хажууд гурвалжны бол тэр А тал бол 10 см-тэй бол тэнцүү гэсэн үг. За нөгөө талаас энэ өгөгдсөн гурвалжин маань адил хажууд гурвалжин гэсэн учраас энэ суурийн өнцгүүд бол тэнцүү буюу 45 градус байх хэвээр. За одоо энэ квадратынхаа дигналыг ингээд зорчжээ. Дигналыг байгуулжээ. За тэгэх юм бол энэ квадратын дигнал бол энд бол 90 градус үүсгэж огтлцдог. Огтлынхаа цагаар бол хагаслан хуваагддаг байгаа. Тэгэхээр энэ бол 45 градус болно гэсэн үг. Энэ 45 градус. Тэгэхээр эндээс бол юу үүсэж байна гэхээр бидний энэ олох гээд байгаа энэ S гэдэг нэг талбайтай энэ тэгш өнцөгт гурвалжин маань энэ квадратад бол яг хөө дөрвөн ширхэг бол үүсчихэж байгаа. За энэ өнцөг одоо энэ ерөнхий байгаа талаас бол яг хөө гэхээр энэ хоёр гурвалжин бол хоорондоо бол тэнцүү гэсэн үг. За энэ бас тэнцүү, энэ гурвалжин бас тэнцүү, энэ гурвалжин бас тэнцүү, S1 гэсэн талбайтай гэсэн үг. Тэгэхээр бидний олох байгаа S1 талбай бол юутай тэнцүү авах вэ гэхээр квадратын талбайг дөрвт хуваасантай бол тэнцүү болно гэсэн. За эндээс бол 25 см квадрат буюу B хариу зөв bijээ.